Аяны шувууд нислээ, алтан авч хийслээ. 9 сар сүр сар гэл өнгөрвөө. Цэнэн хэлвэ. Абракадабра. Хаяа ардгасаар за хідүүлээ энэ сар уурж тастаа думалзуулаад өгөн зөөё. Хаста модыг хэсэ тэрч өгнө зөөё. Энэ сар бол мод тарих сар. Гэртээ харагддаггүй гигэлзэж гойголзоод байлгүй. Гараад ирээ минь. Мод тарьяа хөө. За ийм нэзээ бол та их хаттай хүн байна. Ийнээс хов шүү дээ. Ховрын бараг шүү дээ. Цаа ч бас нэг юм байна. Одоо ихтүүд мод тарьдаг залууч шиг хорхдог болсон гэж байгаа штэ. Бүр байгаль орчны мэдлэгтэй бол бүр дуустус. Яг хөө цэний нэг хідэн шпи хэлж өгөө зэ. Чи яг мос мод шиг юм аа. Гээл тэгээд нөгөө хажаас нэтрээ ингэнгүүд нь шууд мос мод ч гоё юм аахгүй юу? Чи яг мос шиг. Нөгөө хажааснаар хичээск мэтиск болгоно ш пауз уулгүй шууд мос дэлгэрэх цагаар чамтайгаан би гэд бас дуу байна. Би бас ирээ өдөж болж байна. Намар тарьсан мод хавар гэхэд нэхэлдэ штэ. Энийг бас ашиглаж болж байна. Хавар хоёулаа хамтдаа нэхэн хахаарэ. Тэгээд одохгүй хүүхдээ харъя. Юу? Өөр цаан чин цахимаар мод захиалаад, модоо тариулаад, нэрсэн бичүүлээд, түүнийгээ хянуулаад, эргэж тойроод байж бас болдог болсон байна. Гаягаад. За нэг бас санаа байна зөө. Үнэ чика санаа. Би тамхинаас гарна. 5 жил 10 сая гаруй төгрөгөөр тамхи татлаа. За энэ мөнгөөрөө би жимсний мод тарина. 4-5 жилийн дараа 15-аас 18 сая төгрөг болгоод хуримтлуу чинь гэвэл бас юк ямар алсын хараад мундаг залуу вэ гэж уяраас гişтэй. Гэх мэтлэн судлаад ойлгоод мод тарьвал их дэлхийдээ мөрөөлдөн гэж байгаа. Одоо бас нэг насны буян гэж байгаа. Энэ цагт мод тарих мод биш зөв үлгэр дуурайлал үүрэг басан гэж байгаа. Зям одоо тарай урагшаа. Татасаа. Тэд нараа юла.